Today's Words of Wisdom video conference with Supreme Master Ching Hai Global Warming SOS International Conference on Urgent Problems of Climate Change will be presented in English and Mongolian with subtitles in Arabic, Aulacese or Vietnamese, Chinese, English, French, German, Hebrew, Hindi, Hungarian, Indonesian, Italian, Korean, Persian, Polish, Portuguese, Punjabi, Romanian, Russian, Spanish, Thai, and Turkish. Хөх тэнгэрийн Монгол орн нь өргөм уудам үргэлжлэх онгон зилүүд газар нутаг илгэсэх сэтгэлтэй ард түмнэрээ адислагдсан ер бусын үдэстэй орн юм а. Байгалийн төрөх байдал цаг үрийн хувьд олон ялгаатай мөнх цас дориглуудаас ахуулаад зүлэг ногоо тал өргөн их говь цөлийг хамардаг. Эрт үеэс өдийг хүртэл байгальтайгаа зохицон амьдардаг нүүдэлчин амьдралын ёс зайг нь 100-100-ыг дамжин үргэлжилжээ. Тус улсын олон үндэстэн ястнуудаас төрөн гарсан гоёмсог Монгол үндэсний хувцас, соёл заншил үндэсний урлаг нь улсын нандин өв хөрөнгө юм байна. Сүүлийн хэдэн 10 жилд 2.5 сая гаруй хүн амтай олон зүйлийн ургамал амьтны нутаг болох Монгол орн нь цаг уурын өөрчлөлтүүд болох цөлжилт, ган гачиг, эрс дэрс уур амьсгалын хүчтэй нөлөөнд автаад байгаа билээ. Төгсгийгээрсэн их багш Чин Хай Монгол дахь нийгэмлэгийн гишүүд гариг дэлхийнхээ байдалд сэтгэл зовниж дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудлаарх СОС олон улсын хурлын тус улсын нийслэл Улаанбаатар хотын соёлын төвөргөнд мягмар гарагт зохион байгуулжээ. 1-р сарын 27-нд болсон энэхүү хуралд 1000 гаруй зочид тэтгэрийн дотор хэд хэдэн зуун нөлөө бүхий хүмүүс олон байгууллагуудын тэргүүнүүд оролцсон байна. Хуралд оролцсон чухал албаны хүмүүсийн дунд Улсын их хурлын гишүүн Б. Батбаяр, Монгол улсын ерөнхий сайд асан Думагийн Содном, Монгол улсын нийслэлийн засаг даргын орлогч Даваад Оржийн Гамбол, Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч доктор Батболдын их төвшин, ерөнхийлөгчийн зөвлөх Самдангийн Цэдэн Дамбаа, ерөнхий сайдын гадаад харилцаа хариуцсан зөвлөх Очин Од нар хуралд оролцсон байна. Хурлын хүндэт зочин Төгсгийгээрсэн их багш Чин Хай уг хурлыг найрсгаар хүлээн авч оролцож шууд дүрсээр харилцсан үзэгчдийн асуултанд хариулсан юм. Шинжлэх ухааны баримтаар нотлогдоод байгаа цаг уурын өөрчлөлтөөс үүссэн манай дэлхийн ноцтой нөхцөл байдал ба шуурхай арга хэмжээ авах шаардлагын үүднээс Төгсгийгээрсэн их багш Чин Хай сүүлийн 20 жилд дэлхийд даянд түгээд байсан жухал захиасандаа бид цагаан хоолтон байх ёстой бөгөөд бид байгалийн нөөцийг хэмнэж амьдрах ёстойг баттган хэлж байлаа. Монгол улсын ерөнхийлөгч намрын их хоёр хуралд онцгой жуух бичгээ илгээсэн нь хурлын онцлог үйл явдал болсон юм. Тухайн мөчид ерөнхийлөгч гадаадад айлчлалаар явсан байсан учраас уг албан ёсны мэндчилгээг түүний зөвлөх Самдангийн Цэдэн Дамбаа үзэгчдэд хүргэсэн юм. Тус үйл ажиллагааг 22 хэвлэл мэдээллийн төлөөлөгчид оролцсон. Түүний дотор гол сонингууд болох Үнэн, 100-ны мэдээ, Монголын мэдээ, мөн FM 105.5, TV9, Монголын үндэсний телевизийн MM агентлаг, Игэл телевизүүд байсан байна. FM 105.5 TV9 болон Supreme Master телевизүүд уг хурлыг үзэгчдэд шууд дамжууллаа. Дэлхийн дулаарлын хурлын дараагаар Төгсгийгээрсэн их багш Чин Хай дэлхийд орлогоороо тэргүүлж буй Шувууд миний амьдралд хэмээх номны Монгол Орос хэл дээрх хувилбаруудын нээлтийн ёслолын ажиллагаа явагдсан юм. Дараа нь дэлхийн ээжид зориулсан онцгой хүндэт зочин Төгсгийгээрсэн их багш Чин Хайг урьж оролцуулсан тансаг сайхан тоглолт тавигдсан билээ. Та бүхэндээ одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2009 оны 1 сарын 27-нд болсон Төгсгийгээрсэн их багш Чин Хайг урьж оролцуулсан дэлхийн дулаарал цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудлаарх
Сос олон улсын видео хурлыг давтан толилуулах гэж байна. Now, our second half of our Global Warming International Conference on Urgent Problems of Climate Change begins. Our guest of honor for today's conference, Supreme Master Ching Hai, is a world-renowned philanthropist, artist, Gusi Peace Prize Award laureate, a highly accomplished poet, author of #1 international best-selling books, and spiritual teacher. In light of the rapid changes taking place in the Earth's climate, Supreme Master Ching Hai has expressed a deep concern for our environment. In fact, for more than 20 years, she has talked about preserving the environment and most recently has undertaken a global campaign to curb the climate change. Hello, Master. Hello, Master. Hello. Hello. How are you? Warm welcome to you from Mongolia. And undertaking a global campaign to curb the climate change crisis by informing the public through Supreme Master Television. She also delivering personal interviews by radio, TV, as well as by writing a letter of encouragement to world leaders, the media, and individuals who are shining examples of environmental heroism. So let's welcome Supreme Master Ching Hai. Hello, beautiful people. Sanbanyo. Sambano. Sanbeno, Sanbeno Master. Sanbanyo Monguchuda. How are you? Good. We are very good. Wonderful, Master. You look beautiful. Oh, thank you. Thank you for having me today. It's great honor Happy to New have you Year. here today with us. Happy Lunar New Year. Happy Lunar New Year to you too. Everything goes well, yeah? Yes. First, let me say hello to all your honorable guests and the audience there. And I thank everyone for taking the time to be present in this beautiful meeting, as well as sending recorded tapes on letter. I'm really touched by the attention of the government of Mongolia, of His Excellency the President of your beautiful country, and the television that have taken trouble to come and broadcast your very meaningful activity. And I thank you all the honored guests and all the audiences there. And I wish your country, your people, your president, the television line and radio, and all the audience all the best for the coming year. Thank you, Master. Thank you. Thank you very much, Master. And our next question comes from Jugdir Dolum, Scientific Secretary of Institute of Meteorology and Hydrology. So let's start our question and answer. Our first questioner, Jugdir Dolum. За их багш таны амрыг айлтхан мэдчилж байна. За Монгол орны агаарын температурын сүүлийн 60 гаруй жилийн хүлэмжийнхэн 10 гаруй жилийн хэмжилтийн мэдээгээр Монгол оронд дулааралт, уур амьсгалын өөрчлөлт, эрс тод илэрч байгаа билээ. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт энэ дулааралтыг сааруулахын тулд түүнд дасан зохицохын тулд бид юу хийх хэрэгтэй вэ? Dear Master, greeting to you. There is a strong evidence of global warming and climate change in Mongolia from the research and observation of the past 60 years.
What can we do to neutralize the effects of climate change or adapt to the forthcoming changes? Thank you. We must, first of all, and the most important thing, we have to stop global warming by choosing a sustainable diet that is vegetarian or vegan. This will almost immediately stabilize